Хууль зүйн дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамджгүй асуудлыг сонсож газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 4-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөгийг Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Эдгээр өдрүүдэд хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд дараах үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлнэ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хууль зүйн дотоод хэргийн яам нь хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах үе шат, үйл явцыг иргэд олон нийтэд танилцуулж, захиргааны хэм хэмжээний акт, дүрм журмын хяналт, бүртгэл, мөн хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олголттой холбоотой мэдээлэл зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллана. Мөн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам, шат дамжлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг хүргэнэ. Хууль зүйн дотоод хэргийн сайдын дэргэдэх гэмтэргээс үржилсэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь нийслэл 9 дүүрэг 21 аймаг 330 суманд салбар зөвлөлтэй улсын хэмжээнд гэмтэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэх үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн ерөнхий газар танд туслахын зөвлөх цэгийн үйл ажиллагааг сурталчлан заллах гэмтэргээс үржилсэн сэргийлэх болон цахим халдлагад өртгөөс сэргийлж төв фактор үйлчилгээг үзүүлнэ. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд ойртуулах, гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэх 102 полис аппликейшны талаар мэдээлэл авах боломжтой. Дотоодын цэргийн штабаас тус байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг хүлээн авч, бүртгэн мэдээлэл зөвлөмж өгөхөөс гадна дотоодын цэргийн байгууллагад хугацаа цэргийн алба хаахын давуу тал, алба хаагчдын дүрмт хувцас, албанд ашиглаж байгаа зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжийг иргэд олон нийтэд хүргэнэ. Хил хамгаалах байгууллага нь хилийн бүс зурвас нэвтрэх зөвшөөрөл олгох, хилийн хоригтой эсэх лавлгаа олгох, алба хааж буй хэлжтийг гэр бүлийнхэнтэй нь утсаар шууд холбож ярих боломжийг бүрдүүлэх, санал гомдлыг хүлээн авах тусгай дугаар 5126 Тэг4-ийг ажилуулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллах юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн тоногдсон явуулын офис ажилуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, лавлгааг үн төлбөргүй гаргаж иргэдэд үйлчилнэ. Мөн суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлгаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан эсэх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллана. Өдөрлөгийн үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ болон зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгөх юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас эд хөрөнгийн эрх шилжилт, барьцааны бүртгэл, хуулийн этгээд байгуулах болон өөрчлөлт бүртгэх, тамга, тэмдгийн хяналт дугаар олгох зэрэг үйлчилгээг мөн иргэний үнэмлэх гадаад паспортын материал хүлээн авах, тоон гарын үсэг олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлгаа гаргах зэрэг үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэнэ. Архивын ерөнхий газраас Монгол улсын 1929, 1933, 1944, 1956 оны хүн амын тоолгын лавлгаа болон архив, албан хэрэг хөтлөлт, мэргэжлийн сургалтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлнэ. Шүүх шинжилгээний байгууллагаас криминалистик, инженер техник, байгалийн ухаан, шүүх ангаах ухаан, эдийн засгийн шинжилгээний чиглэлээр лаборатори, дэвшилтэд тоног төхөөрөмж, шинжилгээний аргачлалыг олон нийтэд танилцуулж, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гадаадын ихтэй сургуульд тэтгэлгээр суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Гадаадын иргэн харьяатын газраас төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай хүргэх зорилгоор бүх улсын хэлээр мэдээлэл өгөх боломжтой хиймэл оюун суурилсан AI чатботыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Ингэснээр гадаадын иргэн өргөч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран 24 цагийн турш өөрийн орны хэлээр хурдан шуурхай авах үйлчилгээг танилцуулна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох Legal Info-г танилцуулах, тус сайтаар дамжуулан хуулийн төсөлд өөрийн саналыг өгөхтэй холбоотой заавар зөвлөмжийг өгөхөөс гадна хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль дээдлэх ёс сэтгүүл, мөн улирал болон жил тутмын судалгааны ажлуудыг та бүхэнд танилцуулах юм. Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид
иргэдэд үн төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хууль зүйн анган шатны зөвлөгөө мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор хуульч AI хиймэл оюун суурилсан хууль зүйн зөвлөгөөний мобайл аппликейшнийг танилцуулах юм. Дотоод хэргийн их сургууль нь бүрэлдэхүүн болон харьяа 9 сургууль, бусад албаны дэмжлэгтэйгээр сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт сургалтын хөтөлбөрийн 51% буюу бакалаврын 10, магистрийн 8, докторийн 1, нийт 19 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд, бакалаврын төвшний 2 хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан идэвхжүүлж, 3 дахь удаага байгууллагын магадлан идэвхжлэлд хамрагдаж, холбогдох шалгуур шаардлагыг хангасан талаарх мэдээллийг танд хүргэнэ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, өдөрлөгийн үеэр зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, биеийн бүтэц, найрлагын шинжилгээ, ясны мягтын шинжилгээ, дотрын эмчийн үзлэг зөвлөгөө, нойрны эмгэг илрүүлэх асуумж, артерийн даралт, пульс хэмжих, витаминжуулалт зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монголын хуульчдын холбооноос хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн про боно өдрийг хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран 4-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд 21 аймагт зохион байгуулнаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд олон нийт та бүхнийг идэвхтэй оролцож өөрт хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө үйлчилгээг авахыг урьж байна.